Манай улсын эрүүл мэндийн салбарын дөрөөдөл олон талаар илрэн гарч байгааг өнгөрсөн одод бид цөөнгүй чигээр харж байна. Гэхдээ бид үгээр бүх юм чимлийн ажилчид муу гэж тодорхойлоогүй гэдгийг тодтогъё. Гол нь үүсэт байгаа гажуудлыг холбогдох албаныхан хариуцсан яам агентлаг газрууд нь огт анзаарахгүй байна уу, анхаарал нь орохгүй байна уу, эсвэл ороогцсон асуудлаараа амаа өгүүлчихэд байна уу гэдг нь эргэлзээтэй. Яг өнөөдөр эрүүл мэнд амь настай холбоотой асуудал тулгарсан нэгэн иргэний гомдол цөхрлийг энд боломжлоё. Монголын мөрдөгчид нүүрсний улгаачдын мөрөөр мөшгөж хил давуулсан 10 гаруй тэрбум төгрөгийн сэжвэрээ сатгаад авчээ. Тэр бүхэл талыг нь эх орондоо оруулаад ирсэн гээд бүжигнэж байна. Эрдэнэс тавталгаа компани хуучин удирдлагын багийнхан үнэхээр жаалжээ. Монголоос бүгд найрамдах Солонгос улс руу угаасан 6 сая $8 хэрэгт Эрдэнэс тавталгаа компани гүйцэтгэх захирал асан нүүрсний улгаачдын загалмайсан эцэг гэгдэх нь холгүй байгаа гав уяг. Тус компани дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын захирал асан нурлаа цэцэргүүдээ хүмүүсийн нэр яригдж байна. Энэ төрийн өнгөнд 5 иш хэмээх ажиллагаа нийгмийн толь болж байна. Бид байгаа бүхнээ юр өнгөрсөнд хийгээд одоо яаж амьдарч байгаагаа толны тусгал мэт бүгд харж авав. Туйланд 5 ишийн нэг болох шувуу ажиллагаагаар улс ард түмэндээ сөрөг бүхнийг хийчихэд гадагшаа оргон зайлсан этгээдүүдийг олж ирэх, ингэхдээ эрх зүйн харилцан туслах гэрээ бүхий орнуудтай хамтран ажиллаж буй. Гэтэл байсгийгээд мэдээлэл задарч байршлан зарлагдаж шувуунууд үргэж нисчихэд байгаа гэх зарим тохиолдолд байршлыг нь тогтооход тэрхүү мэдээллүүд харин ч тустай үргэлэг болоод байх шиг. 14 оноос эхлэн засгийн газрын тогтоолын дагуу эсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдах шалгуулагчдаас монгол хэл бичгийн шалгалт авах болсон. Их хэлний боловсролын чанар хэрэглээ иргэдийн харилцааны соёлын түвшнийг дээшлүүлэх, их хэлний дархлааг сайжруулах зорилготой. Энэ шалгалтаар уншиж ойлгох чадвар, зөв бичиг дүрмийн хэрэглээний чадвар, үндэсний бичгээр унших чадвар, их зохион найруулах буюу илэрхийлэх чадварыг сорьсон задгаа хэлтвэрийн даалгавраар шалгуулагчийн бодит чадварыг үнэлдэг. Шалгалтын босго оноог боловсрол шинжилгээ ухааны сайдын түвшийлэлээр 400 байхаар тогтоосон юм. Ерөнхий сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар өчигдөр парламентын судалтай намын дарга нартай гишүүдийн тоо болон модератор профессионал хэд хэдэн байхыг эзэслэн зөвшөөрөлцөхөөр уулзсан ч эцсийн шийдэл хүрч чадаагүй байна. Ардчилсан намынхан 60% модератор, 40% профессионал байх ёстой гэж үзэж байгаа бол хүн намынхан 50% модератор, 50% профессионал байх дээр хатуу барь суртаа байгаа учраас өчигдөр нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Харин Монгол Ардын намынхан эхний өөрчлөлтөөр буюу